За өглөөний минь Фошон хотод ирсэн байна. Фошон хот ч өөрөө тавилгаар алдартай. Тэгээ энэчнээс нэг тавилга сонгох хэрэгтэй болоод түрээд ирлээ. Гуанжу хот, Фошон хот хоёр ч ерөөсө зэрэгэлдээ байдаг. Тэгээд метрогоор хүрээд ирэх боломжтой. Ямар нэгэн одоо галт хэрэг ч юм уу онгоцоор явах шаардлагагүй. Тавилгын амар том зах байгаа. Бүр юм годомж байгаа. Бүр том юм одоо хэдэн өдөр зарцуулахаар тийм том зах байгаа. Тэр захуудыг очиж үзье. Тэгээд үзэнгээ би та бүхэнд бас бичлэг хийгээд аль болох тэр талаар нь танилцуулахыг хичээ. За явцгаая. За одоо энэ юу яадаг юм бэ? Энд харин буугаад метроноос буугаад ирсэн чинь энэ такси хямдхан явна гэж юм. Бар 8 явна гэсэн баха. 6分钟。 어디好了是吗？ 对，6分钟。 6分钟。 6分钟。 啊，我不是你的车吗？ 不是，这你在这里做什么的？ 我们是平台。 啊，平台这个现在过来是吧？ 对对。 어떤 6 минутын дараа такси ирнэ гэж 8 явна гэж тэгээд бараг автобусууд энэс үнэтэй олно шүү. Тэгэхээр 3-4 лээ явж байгаа тохиолдолд ерөөсө таксидэд очижээ. А, тийшээ. А одоо энд ингээд такси захиалцсан машины дугаар эдэн гарч ирж байна. Тэгээд ямар ч байсан энд хүлээж гэсэн энд хүлээж байгаа тэгээд такси ирэхээр суугаад очив. Хэрвээ бас ганцаараа манцаараа явж байгаад ойрхон явахаар бол ийм түрээсийн дугуй түрээслээ дуунчиж болно. Одоо энэ шар нь бол нэг апих, синхрон нэг апих, ногоон нэг апих гэдэг өөр апих. Тэгэхээр синхронууд IDP гэдэг аппликейшн байгаа. IDP ч одоо ер нь ашиглахад их амар болсон, төлбөр тооцоо хийхэд амар болсон. Тэгэхээр наашаа ирэхээр бол одоо утсан дээр IDP суулгаад тэгээ IDP-ээр одоо тэгээ такси дуудаа төлбөрөө төлчих болно. Дугуй унаад түрээслээ дуунчиж болно. Тэгээ нэг сони юм энд Гуанжууд одоо энд харуулъя. Гуанжууд ийм түрээсийн мопед байдгүй байхгүй юу? Тэгсэн чинь Фошонд байдгийм байна. Энэ түрээсийн мопедыг одоо энд нэг QR кодыг уншуулад шууд унаад явчих болно. Тэгэхээр одоо энд 3-4 ирж байгаа монголчуудад хүн болгон IDP суулгаад тэгээ IDP-ээр дуумгууд түрээслээд эсвэл одоо такси максимдуудад хоолмол одоо IDP хүн болгон ашиглаж байгаа. Тэгэхээр бэлэн мөнгө бариад яваад ах шаардлага байхгүй шамар гэсэн. Тэгэд энэ дуун чи одоо нөгөө зам тээврийн одоо тэ осмостоос сэргийлээд эндээ бүр юм өөрөө малгайтай газаа. Тэгэл түрээслээд малгайгаа унаал яваа. Цагдаа магдаа одоо шалгуул ерөөс асуудаг гэсэн. За машин маань хүрээд ирлээ. Цав цагаан өнгөтэй машин байна. Анаахан хойшоо өсрээд орчороо. За одоо яг энэ хажуугаар нь явж энэ амар том юм зах. Одоо монголоор бол нөгөө Мишель тавилгын дэлгүүр гэж шигтэй. Тэрийг хэд дахин оголцсон. Мангар том. Тэгээ дотроо бүр дүүрэн тавилгын захууд 7-8 давхарч амар их. Би өмнө 1-2 жилийн өмнө ирэхдээ энд ирж ирсэн. Яг үндсэн тэр гудамжнууд яг одоо энэ чинээсээ 1 км-ийн зайтай юм. Харагдаж байгаа тэр нэг дээрээ бараж нэг нисдэг тэрэг буулгадаг юм шиг нэг тийм шилэн барилга байгаа. Өөр нь тэрний доор л ингээд цаашаага үргэлжлсэн айгүй их том юу байдаг юм лээ. Тавилгын гудамж байдаг юм лээ. Энд бол ирвэл одоо хэдэн өдөр яваад харагдахгүй. Ер нь нэг тавилга үзнэ гэж ирвэл тухтаа явъя гэвэл 2-3 өдөр ирээд эндээ бүр буудал байрлаа тэгээд яваад зүгээр юм лээ. Тэгээд буудал лидер захиалахаар бол бас тэ дундаа дөрөв холбогдоод бас буудал лидрээ захиалаад ойрхон яг тавилгын захихын хажууд бас буудал захиалаад тэгээ эндээ байрлаад захуудаа үзье явчих болно гэсэн. Ер нь хүрээд ирлээ. Тэгээд одоо энэ мотоциклтай гарууд дагаад яваад энэ одоо бодвол өөрийнхөө дэлгүр мэлгүрийг үзүүлэх гэж байгаа. Тэр арай. Ерөөс цонхоор баргалж сая татаад гаргах чинь. Одоо хойноос ингээ бөөнөрөө дагаад байна. Одоо буухаар харуулъя. За машинаас буусан. Иймэрхүү мотоциклтай гарууд ерөөс тавилга үзгүүл гэдэг нэ. Бараг житэр дундын зуу ч юм уу эсвэл нөгөө нэг дэлгүүр дээр аваачаа дундаас нь ашиг болдог. За жишээлбэл энэ зүгээр нэг жижигхэн өчүүхэн жишээ. Ингээл ийшээ. Бид нар хараа. Одоо бүр ингээ зүгээр ялахгүй нэ машинтайгаа.我们随便看看。ийшээ би гүүрэн дээр гарч байгаа энэ амар гудамжийг харуулъя. Одоо хараа. Яг миний энэ ард харагдаж байгаа ингээд энэ гудамж хоёр талаараа ингээд тэр чигтээ тавилгын дэлгүүрүүд. Энд хавьс юм уу эсвэл тэ гэр ахгүй юм уу гэдгээр бас төрөлцсөн байдаг юм шиг байна. Тэгэхээр яг ямар тавилга хайж ирж байгаа тэрний гадаагаа хүмүүсээс мэдээлэл аваад тэгээд яг тэрийг үзэхгүй бол яг бүгдийн үзэлгөө дээр 2-3 өдөр багцаар байна. Ийм байна. За эхний оржсон болохоор энэ Shund Empire Furniture гэнэ. Ямар ч гэсэн одоо энэ чи зочны өрөө мөрөөний бөөдөн 50 ах шиг байна. Өдөр унтлахны ор байна. Энэ сайхан зочны өрөөний тавилгууд ах шиг байна. Нэ хаа. За ийм амар том. Энэ бол нэлийн классик тий үнэтэй байж магадгүй. Тэгэхээр хэдүүлээ доошо бууж үз. За хараа. Одоо ийш хараа. Хаж нү. Ингээл амар их.
Террасны тавилга бас тэнд харагдаж байна. Би бас террасны юм хайж байгаа. Тэгээд тэнд очиж үзье. За сандал мандал бол нүд ирэлтэлмэр их юм байна уу? Иймэрхүү сандал мандал сонирхоод байгаа. Гадаад тавьчих. яха. Монго那边怎么发货呢？我如果对北方对蒙古国不是内蒙古。什么？海运，对，要物流吗？只能说海运啊，国际物流。国际啊，不用国际物流，就内蒙古那边发。对他们现在那个夏天嘛，需要这些东西。对，再找个一遍，对我가서 오지。好的，谢谢。бас энд гадаадд бас зөндөө явж байна. За чодод хайшаа орхон ч мэддэхгүй байна. Юу ч гэсэн энэ барилгад нэг ороод үзье. Энэ гурван гадаадыг дагаад явъя. 一会儿看看。现在我们这里进去看看可以吗？然后去那边。你们的店在那边吗？好。За зүгээр байлахгүй яаж ч юм үзэж явахад энэ усууд нь. Ээж гэсэн энэ нэг овсын тавилга байна гэж энийг нэг үзээд байна. Овсын тавилга өө сет мэт байна. Тэ овсын ширээ мөрөө энэ овсын тавилгуудаас энэ чиглэл шулах юм байна. Энэ сандал мандал даргын ширээ араа. Гоё штий. Тэ сандал нь гоё юм байна. Бараг орол гэсэн үг. Ширээ нь гоё юм байна. Эдрээ аюу хямдхан байд юм лээ. Чанартай мөртлөө хямдхан. Одоо нэг юм сүүлийн үед ч офист юм бас тий босоо ширээ модонд ороод байгаа. Босоо ажиллаа юм тий. Бараг чинь ноутбукэнд бэлтцсэн байна шүү дээ. Ноутбук мөнгө юм ингээд баньж болно. За дараагийн юм үзье. Энэ бол шууд үйлдвэр нэгж шүү дээ. Factory direct sales. Шууд үйлдвэр нь бичсэн гинэ. Энэ том байрлалаар явж гарч ирсэн чинь энэ түрүүний айнаа бидрэг дагцсан юм шүү дээ. Нэг үлдэр ороход салсан, нэг үлдэр гарч ирэхэд энд гараад ирсэн юм шүү дээ. Одоо бас тийшээ явахаар дагаад явах байх та. За энэ хэсэгт бол ормор байна. Жишээлбэл энэ ороо тавьсан шүү дээ. 1880 оног энэ одоо метр 50-тэй л ор шиг харагдчихэв. Тэгээ матрас нь бараж ороогүй байхаа тий. Ийм том зах ба шнаа. Олон зүйл хүний хэрэгцээд бүх юм байна. Нөгөө анаа чи дахиад эдний гадаа ирсэн зогсож шүү дээ. Салахгүй маань л. За нилээ явлаа. Тэгсэн чинь ийшээ ороод ирсэн чинь амар гэж байгаа юм шиг массажны сандалнууд байна шүү дээ. Жохон массажны сандал мандалтыг амархал юм байна. За болид одоо хүний юм дээр. Одоо фитнесийн тоногдох хөрөмжөө. Энэ анаа бол энд шууд дасгал хийж шүү дээ. За зөндөө яваад ядарлаа. Тэгээ яг энд гараад ирсэн чинь гоё юм голын чимээ тий энэ одоо усан өргөлөөрийн чимээ сонсогдож шүү дээ. Шууд унтмаар сайн гэж наараа. Яг ингээ гоё голын горхины чимээ сонсогдож шүү дээ. Бүр төрөл бүрийн загвартай нараа. Бараг өөрсдийнхээ лого моо хийж болох юм байна. Энэ цаана шилттэй юм байна. Яг ус биш юм байна. Шилнийхээ цаагаар ингэж явж байгаа юм. Энд нэг жоох хэсэг сумаар байна. Хау тин хау шуфу. Зэг дуурайч. Энэ жишээлбэл 1800 оног нэ. 住这个一套是吧？这个发货怎么发货？内蒙古那边。可以订木袋的，我们全部订木袋的。你们可以帮我们发是吧？энэ бол гоё аквариумуд биш бас. Төрөл аквариум авах юм дээ. нөгөө юмнууд хэд ч бүр энэ дүр төрөл бүрээрээ. 这是进口还是？意大利的款式，中国制造，不是意大利来的。 Fashion design Итали загварын буудан гэж штэ. За Итали загварын буудан дээр нэг сайхан суугаад үзчихье. Ерөнхийдөө эдэлгүүрээс гой бараатан байна. Нилийн чанартай. Эднийхээс нилийн юмуд авчлаа. 都买好了，那个怎么发货呢？你有没有那个乌龙？有是吧？可以给他的电话过来可以吗？我跟他说一下。 Тэгээ каргог дуусчлаа. Одоо карго ирэхээр нь уулзаад явсан бараануудаа карганд нөхч. Тэгээ ер нь өнөөдрийн ажил дуусчихна. Ёо энэ зах нь ерөөсөө яваад барагдахгүй мэн амар том юм байна. жоохон амраад ирэхээ. 这个佛山的那个家具这个西trang这么大。 对呀。一天不够，是不是？амар том чи 2 3 өдөр энэгээр явна гэж чинь. Карго марго ч одоо айгүй чухал шүү дээ тий. Бас энэ үнэтэй бараа ингээд аваад ачуулдаг хоол газар явна, эвдэрчүүл одоо бөө асуудал болно. Яг хамгийн сүүлчийн нөгөө тавилгуудаа энэчнээс авсан. Тэгээд энэ тавилгын эзнээс нь одоо Монгол руу явуулах сайн карго байна уу гэсэн чи яг каргоны эзнийг санал болгосон. Тэгээд эднийх бас Монголоос харилцагч зөндөө байдаг юм байна. Тэгээ ерөөсөө бүх тавилгаа эдний каргогоор явуулдаг юм байна. 你说的那个从蒙古国有客户是吧？对的，很多客户。
都是那个买的那个家具都是对都走的他都不留他都不留是吧？那就好，我放心了。在这里看这个东西，这个特别就是那个家具是吧？因为佛山是全国最大的家具批发市场， тавилгын хот. Өөрөөр хятадын бол хамгийн том тавилгын хот гэж байна. 对面有一个龙威材料城，就是钉子呀、家具上这些柜门的拉手、滑道这些配件。 这些配件东西对. Эдний карго яг энд ойрхон хажууд гэж байна. Ойролцоо юу байдаг вэ гэхээр нөгөө тавилга хийхэд хэрэгэлдэг юмнууд байдаг гэж байна. 您在这里多钱时间？我才10年， 10年。我的家公他们是20多年嘛。我们是广东直达2连浩特的第一家物流。 Тэгэхээр нөхрийнх нь аав ээж бол ер нь энд 20 30 жил болж байгаа гэж байна. Өөрөөсөө болохоор энэ сүүлийн 10 хэдэн жил амьдсан юм шиг. Тэгэд Гуанчжоу одоо энэ фашанаас ингээд 90 лөө Монгол руу бараа явуулдаг ер нь анхныг хараг өгч шүү. Вау, сонирхолтой. Тэр нь хүрээд ирлээ. Энэ том цэнхэр хаягтай тэгээд юунаасаа нэлээд ойролцоо юм. 都是你们的是吧？ 都是我们的。 тэрэгэн дээрх ачаа бол Монгол руу явна гэж байна. 你们知道这是什么吗？路灯杆儿。 아, 루등. 哪里发? 也是发蒙古的。 энэ юу вэ штэ? Одоо нөгөө замын гэрэл Монгол руу явж байгаа гинэ. 沙发。 Одоо Монгол руу явж байгаа креслүүд байна энд. 那是什么东西? 还有户外的椅子。 энэ одоо нөгөө лагер магер дээр террасан дээр тавих, гадна тавих зүйлсүүд ирсэн байна штэ. Ямар ч нэсэн даргын өрөөнд ороод ирлээ. Хоёр давхтаа сууд юм байна. Оо, загсны хэрэгсэлтэй шүү. Жишээ юм аа. 我的父亲很喜欢钓鱼。 是吗? Аав нь загслах дуртай гинэ. Тэгээд аавынхын зүйл гинэ. Одоо энд ингээд нэг машин баргалж ачаад дүүрч чинь. Тэгээд бүгд бас Монгол руу явах бараа гэж байна. 从广州佛山到乌兰巴托差不多10天就可以到，是吧？差不多，因为我们货是足够的，不用等货，每天都有货。 对对. Ер нь бол фашанаас Улаанбаатар руу бол нэг 10 хоногт баргалж очиж чинь гэж. Яагаад гэвэл эднийх нөгөө бараа ихтэй машин ингээд өдөр болгон гарч идэг болохоор 10 хоног очиж чинь гэж. За ер нь ингээд яриад одоо бүх зүйлээ бараагаа өгчлөө. Монгол руу 20 гаруй жил явуулж байгаа юм туршлагатай хамт олон байдгийн байна. 请相信我。 谢谢谢谢啊！谢谢你的信任。 нөгөө машин чи энд байна. Өнөөдөр явчих юм биш үү? Тэгээд энэ дээр байгаа ачааны эзэд нэг 10 хоногийн дараа ачаага авчих юм байна. 唐小姐，这个今天走是吧？ 是的，是的。 10天左右，收货人都可以收到他们的货。是的。 好的，бараачаа явсан шүү, ажигдсан шүү. Бүх төрлийн бараа байна энэ дээр. Зурагт байна. Зөвхөн тавилга гэхгүй мэн. Ерөнхийдөө сая ажил төрлөө яриад болчлоо. Тэгээд каргоны зохин маань энэ хэдүүлээ нэг сайхан хоол идийгээд одоо нутгийнхаа хоолоор биднийг дайлъя гэж байна. Одоо нөгөө манжуур хайлаар ингээд нөгөө хойд зүгийн улсууд юм байна л да. Тэр нутгийнхаа ресторанд авчиад одоо хэдүүлээ хоол идийгээд явчихна. 是这里了。 за. 我的家乡菜。 老东北гэж ямар ч санааны шиг. 铁锅炖。 Тэгүдүн гэдэг чинь нөгөө юм ширмийн таван дотор ингээд нэг манту занту наацсан байдаг. Тим хоол баха. 好，我们进来吧。 За яараа энэ яг юм ширмэн таван дотор нөгөө манту занту нэг юм шиг наацсан юм шиг тэр энд яг зураг нь. болохоор одоо юу гэж ирвэхэ. 营养价值高，一个。 就这样吃吗？ 越嚼越香。 өнгөрсөн одоо идчихсэн. 刚才出的那个办公室现在有几个人？ 我们有收货的、开单的、办公室的文员、装车的、叉车工，还有司机，将近30。 30. 30 хүн одоо яг юунд ажилладаг гэж байна. 不然怎么更好的服务大家呢？ Зөвхөн энэ Польшанд ажиллаж байгаа нь 30 гаруй хүн. Тэгээ өөр одоо тэр ингээд Гуанчжоу ч юм уу өөр хотуудад бас байгаа ингээд те. Ийм олоолаа болохоор ерөөсөө ямар ч ачаа ирсэн ерөөсөө төрдөхгүй ингээд зохион байгуулалт явуулцдаг гэж байна. 那更厉害呀！ 你是真的大老板。没有没有没有。谢谢你了。我谢谢你才是，选择相信我们。谢谢。来吧，东北女人都会喝酒的，干杯！干杯！你们的话。对，对对。吐了吐嘞。Монголоор ярьж байна. 好。好。